Яхаараа би 5 жилд 3 ил сурсан байхад энэ хүн 2 жилд 4 ил сурчихсан гэдэг үлээ. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ Soon Forever гэдэг намыг танилцуулахад бэлэн болоод байна. Энэ нам манлаад ирэхээр ямар ч хэлийг яаж маш хурдан хизээж мартахгүйгээр сурах вэ гэдэг ийм нам байгаа. Тэгэд энэ намыг болоод ирэхээр би ер нь машмааргүй байсан байхгүй юу? Яагаад гэх юм бол би ч нөгөө хэл сурах гэж аягүй их зовцсон. Заавч байх те айгүй их цаг зарцуулаад нэлийн удаан ингэ сурчсан. Тэгсэн чинь ингээд намын тавьр те яаж ямар ч хэлийг амархан сурах вэ гэдээ бичсэн болохоор надад нэг тийм скам шиг ч юм уу санагдаадсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээ харахаар хэл сурж байгаа бүх хүмүүс энэ намыг ингээ санал болгочихсон. Интернетээс та бүхэн үнэлгээг нь ч гэсэндээ харах юм бол нэлийн өндөр үнэлгээтэй ийм нам байгаа. Тэгээд би сонирхоод энэ намыг уншиж үзсэн чинь миний яг хэл сурж байсан ажилд айгүй тийм төстэй санагдаад надад айгүй таалагдсан учраас та бүхэндээ ч гэсэндээ болох болов уу гэсэн үднээс бол аваад ирсэн байгаа. Энэ намын зохиолч манлаад ирэхээр Gabriel Weiner гэдэг хүн байгаа. Энэ хүн болохоор 2007 онд Сүүдээр нь Калифорник их сургууль механикийн инженер болон опера гэсэн мэргэжлэр баглаараа хамгаалсан байдаг. Айгүй сонирхолтой хоёр мэргэжлийн орчилгоос тэ. Хэрвээ та бүхэн Google-д харах юм бол дипломат ч хүмүүс болон дуучин хүмүүс ямар ч хэлийг айгүй тийм уугуул хүншгэн сурдаг гэж гарч ирнэ. Яагаад тийм бол тийм амны хайрцаг айгүй сайн хөгжсөн байдаг юм байна л да. Манай зохиолч манлаад ирэхээр өөрийнхөө тэр дуучны хэл сурах авьяасаа ашиглаад дээрээс нь би нөгөө өмнөх номууд дээрээ бас ярьжсэн шүү дээ. Инженер хүмүүс байгаад дуртай гэдэг. Инженер хүмүүс маань яадаг вэ гэхээр нэг юм сурчаад тэгээ сурсан юм ингээд томьёо болгоо гаргаад ирдэг. Тэгэнгუთ манай зохиолч маань өөрийнхөө дуучны хэл сурах авьяасаа өөрийнхөө инженерийнхаа мэргэжилтэй холбоод энэ хэл сурах томьёо гэдэг юм гаргаад ирчихсэн. Тэгээ тэрүүгээрээ юм зохиосон ийм ном байгаа. Тэгээ энэ номон дээр дурддагддаг space repetition, хэлний мэдрэмж зэрэг ойлголтууд миний яг явуулдаг өглөөний урилгад айгуу төстэй санагдаад өглөөний урилгын групп маань яадаг вэ гэхээр өглөөр 5-6 цагийн хооронд босоод үлгэн хэлхэн дээр англи хэлний академик сэдв уншаад дундаас нь шинэ үг зэжилдэг ийм групп байгаа. Тэгээд энэ групп маань сая 8 болон 9 сард явагдаад айгүй амжилттай болчихсон учраас тэгэхээр 10 сар зарлахаар болсон. Тэгээд энэ тухай бас би YouTube дээрээ 30 хоногийн турш өглөөр 5 цаг зэрэгэд юу болдог вэ гэдэг бичлэг хийчихсэн байгаа. Та бүхэн сонирх юм бол тэр бичлэг маань бас үзээрэй. Өглөөр уншлах гэснээр англи хэлнийхэн төвшин дангаан сайжруулах гэсэхгүй дээрээс нь өглөөнийхэн цагийг ч гэсэн өр бүтээлтэй өнгөрүүлж айгүй гоё community-д орох боломжтой гэдгээрээ даваа талтай байгаа. Тэгээ би сая 8 болон 9 сард өглөөний уншлах хийсэн туршлагаасаа харахад нэг ангид хэтэрхий олон хүмүүс орж ирээд жоохон даа цэцрэх маягтай болсон. Тийм учраас 10 сард явуулах групп маань болохоор хүний тань хязгаартай байгаа. Тийм учраас та бүхэн маань яараарай. Тэгээ доотлын description-с бүртгүүлэх боломжтой байгаа шүү. За тэгээ бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. За манай зохиолч маань хэл сурсан түүх болоод ирэхээр Франц хэлний сургалтанд ер нь бол хууснаар эхэлдэг. Зохиолч маань Франц хэлний бэлтгэл явах гэдэг хэлний бэлтгэл нь болохоор нэг тийм 5 шаттай байт юм байна л да. Тэнгуут нь хамгийн эхлээд онлайн шалгалт авахт нь Google Translate ашиглаад хуулчихсан юм чи мэдээж шалгалтанд тэмцэж таарна шүү дээ тий. Тэгээ мэйлээр нь тэнцлээ баяр хүргэе та 3 сарын дараа ирж ярилцлаганд ороорой гэдэг мэйл хүрээд ирчихсэн. Тэгээ манай зохиолч маань гинт сандраад яаж 3 сарын дотор Франц хэл сурч шалгалтанд орно гэж бодоод интернетээс яаж хэл хамгийн хурдан сурах вэ гэж хайсан юм байна л да. Тэнгуут интернетээс юм 3 арга олцсон юм. Хамгийн ихний арга нь болохоор дуудлагыг нь сурах, хоёр дахь нь болохоор орчуулах хэрэггүй, гурав дахь нь болохоор татамжтай систем хэрэглэх гэсэн юм 3 арга гарч ирсэн байна. Тэгээ хамгийн том асуудал нь зохиолч маань болохоор бараг хэлээ бэлдэх цаг байгаагүй. Тэгээ зохиолч маань 7 өдрийн төлөвлөгөө гэх юм бол өдөрт 1 цаг метроны явах цаг болон бүтэнсээ өдөр бүтэн хэлээ бэлтгэхээс сурал боломж байгаагүй. За ямар ч тач энэ 3 аргыг гурван ингэ хэрэглээд үзээгээд энэ 3 аргыг зэрэг хэрэглэж эхэлж үзсэн байдаг. Дуучин хүн болохоор Франц хэлний дуудлагыг бол хамгийн ихтэй аюу амархан сурчсан. Хоёр дахь арга буюу орчуулах хэрэггүй гэдэг энэ аргыг яаж ашигласан бэ гэхээр флаш картны урталт нь болохоор шинэ үгээ бичээд арталт нь болохоор орчуулгыг нь Франц хэлээр биччихсэн. Тэгээ флаш карт хийнгүүтээ өдөр болгон метронд явахдаа тэр үгээ ингэж хэжүүлчихсэн. 3 сар өнгөрсний дараа зохиолч маань Франц хэлний нийт 3000 үгийн сантай болсон байдаг. Тэгээд ярилцлагандаа орохдоо анх удаа Франц хүнтэй францаар ярьж эхэлж үзээд тэгээд хамгийн гайхалтай цаанаасаа Франц хэлний үг урсаад исэн юм байна л да. Тэгээд ярилцлагынхаа дараа бүр дунд шатч биш бүр ахисан шат руу орох боломжтой болсон байгаа. Энэ үйл явдал маань яг 6 сард болоод хичээл орчил зохиолчд маань 77 хоног дахиж байсан. Тэгээд энэ 77 хоногийн хугацаанд яг нөгөө арга ашиглаад үгийн сангаа 4500 хүртэл сайжруулж чадсан байдаг. Эхний 3 сар дээр нэмэх 77 хоног ихээр бараг л 5 сарын дотор нийт Франц хэлний 4500-ыг сураад чөлөөтэй ярьж сурсан гэж хэлэхэд хэлцдэг. Тэгвэл ямар нэг хэлээр чөлөөтэй ярьж сурахад тэр хугацаа шаардлагатай вэ? Зохиолч маань хэлснээр хэцүү хэл гэж байдаггүй. Гэхдээ бидний хувьд яг хэцүү санагддаг хэл гэж байж болно. Монгол хэл маань турк болон солонгос хэлтэй нэг үндэстэй буюу алтай хэлний өгнөд гэж явдаг шүү дээ, тийм. Тийм учраас 4% харьцангуй төстэй байдаг. Тийм учраас монгол хүмүүсийн хувьд турк юм уу солонгос хэлийг сурах нь хятад хэл сурсан хамаагүй амархан байдаг гэж ялгаж болно. Харин солонгос хүмүүсийн хувьд хятад хэл болон японы сурах нь илүү амархан байдаг. Яагаад гэх юм бол адилхан үндэстэй. Миний ч гэсэн кейсэн дээр би анх хятад хэл сурчихсан байсан учраас надад солонгос хэл сурахад харьцангуй амархан байсан. Одоо жишээлбэл хятад хэлний гуан гэдэг ханз маань солонгос хэлний гуан гэдэг үгтэй адилхан ч гэдэг юм уу. Тэнгууд энэ гуан гэдэг үг маань болохоор ямар нэгэн юмыг зохицуулах, удирдах гэсэн утгыг илэрхийлдэг бол солонгос хэл дээр гуан гэдэг үг маань ч гэсэндээ зохицуулах, удирдах гэсэн утгыг илэрхийлдэг. Тэнгууд энэ хоёр маань холбогдоод надад энэ хэлийг сурахад илүү амархан болж байна гэсэн үг. Бүр тэрэн дээр нэмээд солонгос хэлний маань дүрм маань монгол хэлний дүрмтэй харьцангуй төстэй байдаг шүү дээ, тийм.
Тийм учраас миний хувьд хятад хэлийг сурсан хугацаанаас 2 дахин бага хугацаанд солонгос хэлийг сурсан гэж хэлэхэд хэлцдэггүй. Зохиолч маань кейсэн дээр Франц хэл сурсан, өөрөө англи хэлээр ярьдаг хүн. Англи хэл болон Франц хэл маань болохоор хоёулаа грек болон латин хэлнээс өмнөд авсан. Тэгэхээр Франц хэлний дуудлага уншлагыг сурчих юм бол автоматар мянгаад үг мэддэг болчихно гэсэн. Зохиолч маань хувьд Франц хэлийг сурахад 5-6 сар шаардлагатай байсан бол Японы хэлийг сурахад тэрнээс 2 дахин илүү хугацаа шаарддаг гэсэн. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэндээ өөрийнхөө сурж байгаа хэлээ одоо мэдсэн байгаа хэлнээр одоо шинэ англи хэл мэдсэн байгаа суурин дээр энэ дээрээс Франц хэл сурахад ямар юм, Герман хэл сурахад ямар юм гэх мэтчлэнгээр залбирлаад хэр их хугацаа зарцуулахад татчих болно гэсэн. Тэгвэл яаж шантрахгүйгээр урт хугацаанд хэлийг сурах юм бэ? Бид нар одоо ингээд анх жим хийж эхлэх юм бол жим айгүй хэцүү байдаг шүү дээ, тий. Жим хийх дуртай хүмүүс гэж байгаа. Яагаад гэх юм бол жим хийх юм бол тэр хүмүүсийн тархинд эндорфин буюу аз жаргалын гормон ялгарч байдаг. Яг тэрнтэй адилхан бид нарыг ч гэсэндээ хэл сурж байхад ингэж аз жаргалын гормон ялгарч яг л ингээд тоглоом тоглож байгаа юм шиг тийм мэдрэмж төрөх хэрэгтэй гэж зохиолч маань зөвлөсөн байдаг. Миний ч гэсэндээ кейсэн дээр анх би яг хятад хэл сурч эхэлж байхад надад айгүй хэцүү байсан ч гэсэндээ яг агсын түвшнөр ороод эцэцгээ 5 үзэж эхэллэнгүүт энэ үгийг шинээр сурандагийн голцаансаа тогтолж эхлээд айгүй гоё санагддаг болчихсон байсан. Тийм ч учраас бид нар аль болох өөрийгөө хэтэрхийх дарамтанд оруулахгүйгээр тэр хэлийг ингээд таашааж ингэж аз жаргалтайгаар сурах юм бол шандрахгүйгээр урт хугацаанд мотивацтайгаар сурах боломжтой гэж зүйлсэн байдаг. Юуны өмнө яаж хэл сурч эхлэх вэ гэдэг асуулт байна тий. Хамгийн их ялхан маань мэдээж хэлээ сонгох. Мэдээж түрүүний хэлсэнчлэн өөрийн одоо монгол хэлтэйгээр ч юм уу өөрийнхөө мэддэг хэлтэйгээ төстэй хэлийг сурах юм бол илүү амархан байдаг. Гэтэ заавал тэгж амархан дээр суурилсан биш. Видео тоглоомоор ярих юм бол хэцүү тоглоомд ч гэсэндээ хүн айгуу донтож тоглодог штэ тий. Тийм учраас хэцүү хэл гэж яах хэрэггүй. Нэг сурахыг хүссэн хэлээ бариад авчих хэрэгтэй. Хоёрт нь болоод ирэхээр тэр хэлтэйгээ холбогдолтой 2 ном барьж авах. За эхний ном нь болоод ирэхээр 4-ийн ном байгаа. Өөртөө таалагдсан дасгал ажлуудтай тийм гоё 4-ийн ном барьж авах. Хоёр дахь ном нь болоод ирэхээр хэллэгийн ном гэж байгаа. За жишээ нь монгол хэлний цэцэг тарих гэдэг үг байна те. Бид нар цэцэг гэдэг үгийг нэг тусдан тарих гэдэг үгийг нэг тусдан цэжлэх юм бол хэцүү шттэ те. Тэнгуут энэ хоёрыг хоёуланг нийлүүлээд цэцэг тарих гэх юм бол энэ хоёрыг илүү амархнаар сурах боломжтой гэж тайлбарсан байдаг. Түүнчлэн одоо жишээ нь англи хэлний under arrested гэдэг үг байна те. Одоо баривчлагдлаа гингууд. Тэнгуут бид нар яаж бодсон баривчлагдлаа гэдэг үгийг яагаад энэ хоёр үгийг нийлүүлж байгаа юм бол гэд бодож чадахгүй ч те. Хэрвээ under болон arrested гэдэг үгийг хоёуланг тусдаа цэжлэх юм бол тийм учраас яг тэр хэлтэй холбогдолтой яг phrase буюу одоо тэр хэллэгийн номыг яг хамт өгнүүдийг ингэж хамтд нь сурч болох тийм номыг барьж аваарай гэж зөвлөсөн байдаг. Тэгэх юм бол хэлийг бүр 2 дахин хурдан сурах боломжтой. Ямар ч хамаагүй өгнүүд ингэ барьж аваа сурах хэрэггүй. Одоо жишээлбэл монгол хэлчин хэдэн мянган үгийн сантай байдаг үлээ. Гэтэл бид нарын өдөр тутамдаа хэрэглэдэг үг маань хэдвэлээ те. Тийм учраас хамгийн их хэрэглэгддэг мянган үгийг ихний хэлжинд барьж аваарай гэж зөвлөсөн байдаг. Тэгэхээр юу ч хамаагүй барьж авах оронд түгээмэл хэрэглэгддэг мянган үг, түгээмэл хэрэглэгддэг 2000 үг гэх мэтчлэнгээр түгээмэл өгнүүдийг барьж авч цэжилж эхлэрэй гэж зөвлөсөн байдаг. Хэрвээ хэл сурахад тань сургалтанд суух боломжтой байх юм бол сургалтанд суугаарай гэж зөвлөсөн байдаг. Яагаад гэх юм бол өөрийн гэсэн багштай чөлөөлөлтөд сурна гэдэг бол хэл сурахыг бол маш хурдан болгодог. Гэсэн хэдий ч гэсэндээ зөв арга техник рүү үзэх юм бол хуваараа сурах ч гэсэндээ дутхгүй боломжтой шүү гэдгийг бол энэ сэдвээр бас дурдж өгсөн байдаг. Тэгээд юу ч хизээч мартахгүй байх юм 5 зөвлөмжийг бол бид нар хэлж өгсөн байдаг. Эхний зөвлөмж маань л тэгэхээр санах ёстой зүйлийг санууштай болгох байна. Маань юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь жигнэг гэдэг үгийг бид нар монгол хэлээр бодоход донсоод бид нар ойлгоно, үнэрлээд бид нар мэднэ, амтлаад бид нар мэднэ, хараад бид нар мэднэ. Тэ яг тэр шиг эмээ гэдэг үгийг сурмаар байгаа гэх юм бол тэр эмээгийнхаа зургийг ингэж хайдаг ч юм уу. Энэ бүхэл бүтэн үг юм а, дотроо юм утгатай юм а гэдгийг өөртөө сануулна гэсэн үг. Санах ёстой зүйлийг санууштай болгоно гэдгийнхаа хоёрт нь бүтцээр нь мэдэх place гэдэг маань байрлуулах гэсэн үг бол placement болох юм бол байрлал болчтой шүү дээ. Гэх мэтчлэнгээр үгийн үндсийг эхэлж ойлгох юм бол тэр үгийг зэлжлэхэд илүү амархан болно гэсэн. Дараагийнх нь болохоор өөртөө хувийн холбоо бий болгох. Одоо жишээлбэл бид нар хүний дугаарыг зэлжлэх хэмжээтэй 99 57 23 67 гэдэг ч юм уу. Одоо энэ дугаар байлаа гэх юм бол за 99 гэдэг хамгийн ихний орнд бидэрч түгээмэл байдаг юм дугаар байна. Тэгмээ 57 гэх юм бол бид нэр таньдаг хүнийхээ насыг ч юм уу ингээд манай эмээгийн нас 57 гэдэг ч юм уу тийм араас нь 23 гэх жаартаа 23 юм байна. Тэгмээ алтан 67 гэх юм бол 6 талыгаа 2 дараалсан тоо юм байна гэх юм бол бид нар энийг мартахгүй урт хугацаанд зэжлэх боломжтой болдог гэсэн үг. Яагаад гэх юм бол бид нар энэ утасны дугаартай хувийн холбоогоо бий болгочих чинь гэсэн. Энэ хэсгээр бас энэ Эдвард гэдэг хүний нэрний жишээгээ тайлбарсан байдаг л да. Ихэнх хүмүүс болохоор хүний нэр зэжлэх аюул хэцүү байдаг штэ тий. Тэнгуут бид нар ингээ хувийн холбоо өөрийнхөө өмнөх дурсамжтай ангиж тэрийг ингэж барьцалдуулж өгнө гэсэн. Одоо жишээлбэл Эдвард гэх юм бол бид нар Twilight-ийн гол дүрийн Эдвард гэж залуу байдаг ч тий. Тэрний нэртэй ингэж холбож ингэж бодож болно гэсэн. Гэх мэтчлэнгээр бид нар өөрсдийнхөө дурсамжтайгаа шинэ дурсамж ингэж холбож өгнө. Дараагийн арга манлаад ирэхээр залхуурах гэдэг аргыг бол бид нэр тайлбарлаж өгсөн байгаа. Active recall гэдэг аргыг дурддаг. За энэ манлаад ирэхээр дахиж үгийг ингэж өөрөөсөө дахин асуудаг ийм арга байгаа. Тийм учраас тэрийг бас сонирхож үзээрэй. Тэгээд үгээ зэрлэх арга олохгүй байгаа хүмүүс байх юм бол тэр бичлэг манаас тус болж магадгүй. Тэгээд дараагийн арга манлаад ирэхээр space repetition энэ болохоор бас миний айгуу дуртай арга. Би бас өмнө нөгөө нэг 100 үг яаж хийх вэ гэдэг тэр
бичлэгэн дээрээ дурдчихсэн. Энэ маань яадаг вэ гэхээр үгийг өдөр болгон харах биш, яг мартахынхаа өмнө яг ингэж юм зайтаагаар юм хардаг юм арга байдаг. Тэр маань болохоор цээжлсний маргаар, цээжлэхээс 7 хоногийн дараа, цээжлэхээс 14 хоногийн дараа гэх мэтчлэнгээр юм зайнууд байдаг. Та бүхэнд би энэ график харуулчих. Тэгээд энэ графикийн дагуу хэдвэл яг өдөр болгон гэж өөрийгөө зовоод цэжлэх харна. Өнөөдөр би үгээ цэжлэлээ. Тийм учраас би маргааш нүгийг эргүүлж харна. 7 хоногийн дараа эргүүлж харна. 14 хоногийн дараа эргүүлж харна гэдэг тэр үедээ дахиж эргүүлж харах юм бол энэ маань богино хугацааны ясмшнаас урт хугацааны ясмш ордог гэж хэлж болно. Одоо бидний флаш карт ингэж байнга гэж өөрөөсөө асууж байгаа арга болохоор active recall гэдэг арга гэж ялгаж болно. Тэгмээд active recall гэдэг арга маань болохоор биднэрт ямар нэг мэдээллийг богино хугацааны ясмш руу хийдэг. Тэгвэл бид нар урт хугацааныхаа ясмш руу яаж мэдээллийг хийх вэ гэхээр spaced repetition-ыг ашиглаж 3 удаагийн spaced repetition хийсний дараа энэ мэдээлэл маань бидний урт хугацааны ясмш орно гэсэн. Энэ арга маань болохоор миний хувьд яг надад үйлчилдэг, миний үгээ цэжэлдэг, миний энэ 3 хэлнийхаа үгийг цэжэлдэг арга байхгүй юу? Тэгээ миний хувьд болохоор энэ бүр яг cheat code хамгийн бага цаг хугацаа зарцуулж аюул олон үгийг урт хугацааны ясмш руу хийдэг. Энэ ном дээр ч гэсэн яг энэ аргыг ингэж дурдж өгсөн байсан. За тэгээд дараагийн үг цэжлэх арга маань л ирэхээр тэр ухаан хэлний дуудлагыг сурах. Англи хэлний ч юм уу ингээд үгийг уншаад сонсох юм бол ингээд ойлгоод идэх те. Тэгээ яг нөгөө үгээ чангаар ингээд уншаад амнаасаа гаргахаар өөрөөр ингээд дуудчихад идэг. Тэгэхээр бид нар эндээс юу гэж харах вэ гэхээр бидний тарих сонсох болон гаргах гэдэг хоёр зүйлийг хоёр тусдаа зүйл гэж хүлээж авдаг. Хэрвээ бид нар альваа хэлийг зүг дуудлагыг сурахгүй байх юм бол хоёр хэл суршаагаас ерөөсөө ялгаа байхгүй. Альваа хэлийг яг дуудлагаар нь сурсан хүн тэр хэлийг илүү сайн ашигладаг юм шиг сонсогддог гэсэн. Би англиар аягүй сайн ярьдаг байсан ч гэсэн одоо уугуул хүнтэйгээ ярихтаа ингээд жоохон өөр аялахтаа ч юм уу ярих юм бол энэ хүн намайг одоо байгаа төвшнгөөс маань илүү муу ярьдаг гэж бодож болно. Гэтэл надаас та муу ярьдаг хүн аягүй аялгаар тэр хүнтэй ингэж ярих юм бол энэ хүн илүү англи хэлэн сайн байна гэж ойлгодог. Нөгөө нэг юм судалгаа байдаг шүү дээ. Хүн 12 наснаас хойш альваа хэлийг сурах юм бол яг уугуул хүн шиг сурах боломжгүй гэдэг. Тэр судалгааг уншингуудаа би шууд ингээд хэллийгний одоо дуудлагыг давтах тэр боломж өөртөө хаацсан гэх юм уу. Харин зохиолч маань хэлж байгаа болохоор энэ маань ерөөсөө тийм байхгүй. Амны ингээд асуулт байнга хийх юм бол яг уугуул хүн шиг нь бол ярьж сурах бүрэн боломжтой гэж бол баталсан байдаг. Одоо өөр хэлний дуудлагыг сурна гэдэг нь болохоор яг л ингээд амны засгал одоо жишээлбэл солонгос хэлний одоо зарим өгнүүд гэх юм бол юм тийм өөрийнхөө ингэж ярьдаг. Тэнгууд миний ам маань л тэгэхээр ямарваа нэг юм ингэж хурц ярихад дадсан байна да. Тэ жишээ нь би одоо гэдэг үгийг гэж хэлдэг бол одоо солонгос хэл нь гэж ярьдаг ч юм уу тий. Гэх мэдчлэнгээр миний амны харьцаг энэ тасаагүй болохоор хэлэхэд аюул хэцүү байдаг гэж болно. Гэхдээ энэ маань болохоор булчин бид нарын нэгний дадуулж болдог гэж ойлгож болно. Тэгээд энэ поинтыг бол зохиолч мөн гаргаж ирсэн аюул сонирхолтой санагдсан. Та бүхэн маань ч гэсэн дөнгөж хэл сурч эхэлж байгаа бах юм бол болгон дээр нь бас илүү ажиллаарай гэж хэлцүүлмөр байна. Яагаад гэх юм бол түрүүний хэлсэнчлэн хэлийг 2 дахин хурдан сурна. Дээрээс нь тухайн одоо ярьж байгаа хүндээ илүү би хэлийг сайн мэддэг шүү гэдэг одоо чадвартай юм шиг харагдах боломжтой гэж ойлгож байна. Альва хэлийг сурахад 80% нь input, 20% нь output гэдэг юм үг байдаг шүү дээ. Тэгээд хамгийн эхлээд л маш их юмыг сонсоорой гэж бол зүйлсэн байдаг. Миний хувьд л тэгэхээр би яг англи хэл анх яг сурч эхэлж байхад Френцийг эхнээс нь дуустална гэж үзчихсэн байхгүй. Гэхдээ яг тэрийг тэгж эхнээс нь дуустална үзэхэд ерөөсөө би шинэ нэг ерөөсөө сураагүй, би англи хэлийг амар мундаг ойлгодог болоогүй. Гэхдээ би тэрийг ерөөсөө ингэж цагаа үрчлээ гэж юусоо боддгоо. Яагаад гэх юм бол би ингэж Френц эхнээс нь дуустал үзснээр яасан бэ гэхээр өөрийгөө тэгж англи хэлний орчинд тасгасан гэж ойлгож байна. Та бүхэн ч гэсэн өөрийгөө ингэж ойлгохгүй байгаа ч гэсэн юм англи хэлтэй орчинд байлгаж энэ чинь гадаад үг биш юм биш үү? Энэ чинь надад ойрхон юм биш үү гэж ингэж хэлний мэдрэмжийг суулгаасаа гэж хүсэж байна. Тэгээд чихээ тасгачлаа, үдээ тасгачлаа. Одоо хэдүүл яах вэ гэхээр амаа тасгана. Tongue twister гэж байдаг шүү дээ. Түргийн хэллэг. Тэгээд тэр сурж байгаа хэлэн дээрээ түргэн хэллэгүүдийг хэлж ингэж амаа тасгаарай гэж үлсэн байдаг. Shadowing гэдэг бас техникийг бол хэлж өгсөн байдаг. Энэ маань болохоор юу вэ гэхээр хэлж байгаа хүнийг ингэж дуурайж ярьдаг тийм арга гэх юм уу? Би бас нөгөө дөрөв тайлбарласан бас нэг бичлэг байгаа. Би ер нь хэлтэй холбоотой зөндөө бичлэг гэж чээ. Дөрөв тайлбарласан бичлэг дээр хэдүүл яадаг вэ гэхээр асуух өгүүлбэр байх юм бол урталтан дүү бичдэг шүү дээ тий. Тэгэнгүүт бид нар асуух өгүүлбэр байх юм бол урталтан дүү бичин гэж цээжилжсэнээс илүүтэйгээр яагаад энэ ч дүү байгаа юм бол гэдэгт доторх агуулгыг нь учрыг нь олох гэж байна гэх юм уу? Одоо жишээлбэл англи хэлэн дээр бол дүү гэдэг маань угаасаа байдаг. Гэхдээ англи хэл маань болохоор товч байх үүднээс товчлчихсан гэж тэл ойлгож байна. Одоо жишээлбэл I love you гэдэг маань болохоор яг угтаа бол I do love you гэдэг үг гэж тэл ойлгож байна. Тэгэнгүүтээ бид нар ингээд англи хэл маань товч бөгөөд тодорхой байх ёстой учраас энийг нууцсан. Тэгээд асуухтаа болоод ирэхээр энийг ингээд урагшаа гаргаад ирдэг гэх юм бол бид нар англи хэлний дүрмийг илүү сайн ойлгож байгаа хэвчээ тий. Тэгмүүтээ бид нар түгээ хизээ ингэж дундаас гаргаж ирж хэрэгэлдэг вэ гэхээр өгүүлбэртээ хүч өгөхийг хүсэх үедээ бид нар гаргаад ирдэг. I love you гэх юм бол би чамд хайртай гэсэн үг болвол I do love you гэх юм би чам үнэхээр хайртай штэ гэсэн утгыг илэрхийлдэг гэж тэл ойлгож болно. Гэх мэтчлэнгээр үгийн ингэж цаад дүрмийн утгыг ойлгохыг хичээгээрэй гэж бол зүйлсэн байдаг. Дүрмийг ингэж дүрмээр нь биш өгүүлбэрт оруулж ижлэхийг бол зүйлсэн байдаг. Тэгээд нөгөө флаш карта ашиглаад өгүүлбэр нөхөж өөртөө юм тест бүтээх байдлаар бол дүрмийг цээжилж болно гэж
бас зүйлсэн байдаг. Дөрмөө их ямар ч тач бүгдээ үзээд дуусчин. Дөрмөө үзсний дараа бид нар яах ёстой вэ гэхээр намаа уншингаа яг тэр номынхаа аудиог давхар сонсохыг бол зүйлсэн. Аудио сонсонгоо намаа уншин. Тэгээд дээрээс нь бас нэг кино ч юм уу телевизийн тийм шоу нэвтрүүлэг болол тэр хэлэн дээрээ бас барьж авахыг бол зүйлсэн. Тийм бол бид нар номноос бид нар академик хүндээ сурахын хажуугаар бас өдөр тутмын яг хүмүүсийн хоорондоо ярилцдаг тэр яриаг нь болохоор кино телевизийн программаасаа сурна гэсэн. Нэг ном тэгээд нэг телевизийн программынхаа ард гарсныхаа дараа буцаад нөгөө дөрмөн дээр очиод үзээрэй, эхнээс нь эхлээ хараад үзээрэй гэж бол зүйлсэн байдаг. Тэнийг дүгнээд ярих юм бол бид нэр гэхэд хийсрахад авиагаа сурах нь авианууд нийлж үг болно, үгээс сурна, үгээс сурахад space repetition, active recall гэдэг аргуудаа хэрэглэж болоо сурна. Тэрний дараа үгнүүд маань нийлж өгүүлбэр болно. Тэгээ өгүүлбэрүүдээ сурна. Өгүүлбэрүүдээ сурахдаа бид нэр цаад утгыг ойлгох гэж оролдоно. Дээрээс нь флаш картн дээр өөртөө ингэж тест хийж бол дөрмөө сурах гэж бол оролдоно. Нөгөө өгүүлбэрүүд маань нийлж ихсээ зохицуулах болох гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас ном барьж авах, телевизийн шоу барьж авна. За энэний дараа бид нар яах ёстой вэ гэхээр нөгөө нэг 20%-ийн гаргах юмудаа хийнэ гэсэн үг. Зохиолч маань зөвснөр л тэгэхээр бид нар аль болох speaking club чинь speaking club руу явах аягүй хэцүү байх юм бол iTalk ч юм эсвэл өөр улсын хүмүүстэй ингэж уулзаж ярьж болдог тийм аппликейшнээр орж үзэх эсвэл янз бүрийн AI-уд гарчихсан байгаа шүү дээ. Тийм AI-удаа ингэж ярьж үзэх бүр ичээд санаа зовоод байх юм бол камера гаргаж ирээд зэрхэл дээрээ ингэж ярьж байгаа бичлэгийг хийхийг олзуулсан байдаг. Бичлэгийн бодлоод ирэхээр зохиолч маань өөрөө Франц хэлийг сурч байхад яг тэр нөгөө нэг 7-7 хоногийн дотор 70-аад хуудас бол эсээ бичсэн гэж хэлсэн байдаг. Тийм учраас аль болох юу ч хамаагүй ингээд бичмээр байгаа бүх зүйлүүдэд тэр хэлээрээ бичих гэж бодлоо өөрсдийнхөө бичсэн одоо текстээ дуртай аялгаа тий ChatGPT гэж болон Gemini гэж болон дуртай аялгаа явуулаад өгөх юм бол бид нарт ингээд бүгдийг явуулаад өгдөг. Тийм учраас аль болох бичээд тэрийг ингээд суулж нөө фидбек авах байдлаар ингэж бичээрэй гэж хэлсэн байдаг. Тэгээд номны маань сүүл хэсэг талаад ирэхээр хэл ер нь яагаад сурах хэрэгтэй бэ талаар бол ярьсан байдаг. Тэгээд гадаад хэлтэй ажилчин гадаад хэлгүй ажилчнаас 5% илүү цалиад. Дээрээс нь бид нар хэл сурснараа бусад хүмүүс талаад ирэхээр өөрсдөө илүү ихтгэл даах үед сахилга баттай гэдгийг харуулж өгдөг. Тийм учраас хэлнээсээ гадна дахиад ийм хэл мэддэг гэх юм бол автоматар харилцаж байгаа хүндээ илүү ухаантай болж харагддаг гэдгийг бол онцлсан байдаг. За тэгээд үүнээс гадна хувь хүн өөртөө илүү ихтэй болдог. Би нэг юмны ард гарчлаа гэдэг хоёр талаад ирэхээр өөрийнхөө тэр мэддэггүй байсан, харж чаддаггүй байсан тэр үнцгүүдийг тэр хэлнээс илүү харж авч чаддаг гэх юм уу? Одоо миний хувьд гэх юм бол би монгол хэлэн дээр одоо нэг ийм хувь хүний зам чанартай ийм хүн байх юм бол би англиэр ярихдаа илүү нэг тийм easy going гэж ярьдаг шүү дээ. Тийм хүн хөвжөлтэй хүн болчихдог. Тэгээ солонгос хэлээр ярих юм бол миний тэр дотоод эмгтээлэг хүүхчиг шин чанар илүү гарч ирдэг бол гэж би боддог. Тэгээд хэлээр ярих юм бол нэг тийм илүү няхуур, сахилга баттай тийм хүн болж хүрдэг юм шиг байгаа юм. Тэнгууд миний ингээд анзаараагүй байсан өөрөө шин чанаруудыг болол ингэж хэл гаргаж ирдэг юм шиг бол надад санагддаг. Өөрийгөө таньж мэднэ гэдэг бол хэлийг сурах бас нэгэн том шалтгаан. Дээрээс нь тухайн улсын соёлыг, хүмүүсийн аж амьдралыг, тухайн улсын философиг бол мэдээж хэлээр нь дамжуулж мэдэх боломжтой байдаг. Өргөн хүрээнд харах боломжийг хэл биднэрт олгодог. Тоочоод байх юм бол дуусахгүй маш олон тийм даваа талтай. Тийм учраас хүн болгон бол хэл сураасай гэж бол би хувьдаа боддог. Бичлэгээ маань энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая.